За сайн байцгаана уу бүгдээрээ. Энэ бол подкастын анхны дугаар. Манай дүү Ник орж байгаа. Өнөөдрийн подкаст дээр Никийн амьдралын туршлагаас Солонгост яаж амьдрах вэ? Яаж суралцах вэ? Тэтгэлгээ яаж авах вэ? Тэгээд Солонгос орсноор ямар боломж байгаа вэ? Мөн хэлний талаар хэд хэдэн зөвлөгөөнүүдийг оролцуулах болно. За тэгээ ярилцлага эхлэе. За. Тэгээд би өнөөдөр ярилцлагандаа бэлдээд асуумаар байгаа хэдэн асуултууд бас Солонгосын талаар бас хүмүүсийн асуух гэдэг асуултуудыг нэгтгээд нэг хадаа асуултууд бэлтжсэн байгаа. Тэгээд энэ асуулт хоёлаа ярилцаад эхлэх үү. За тийм. За тэгвэл ер нь хамгийн ихнийх нь асуулт нь юу вэ гэхээр 10 жилийн хүүхдүүд 10 дугаар ангид төгсөөд Солонгос сурыг гэвэл ер нь яаж сурдаг вэ? За ер нь 10 жилээ төгсөөд шууд ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн хэлний бэлтгэлээр ирж байна. Тэгээ шууд бакалавраар очиж сурчдаг юм уу? За яг англи хэлэндээ сайн хүүхдүүд шууд англи хэлний оноо аваад ирж болно. Гэхдээ ихэвчлэн хүүхдүүд бол хэлний бэлтгэлээр ирээд хинчээний хэлээ сураад тэгээ цаашаа бакалавр ороод тэгээ ингэ сураад явдаг. Тэгээд ер нь бол боломж бол байгаа. Хангалттай 10 жилээ төгсөөд одоо сурах, цаашаа үргэлжлүүлж сурах бол боломж бол айгүй нээлттэй. За. Тэгэхээр нөгөө ер нь англи хэлний оноотой болж очих боломж байгаа юу? Тэр мэрэгчлээс хамаарна. Одоо жишээ нь миний хувьд бол би англи хэл дээр оноо аваад ямар ч солонгос хэл рүү ирж байсан. Тэгээ зүгээр миний мэрэгжил чинь худалдаа, олон улсын худалдаа гэсэн болохоор бүх хичээлээ англи хэл дээр үзэх боломжтой. Тэгээд солонгос хэлний заавал шалгалтын оноо байх шаардлагагүй. Өөр мэрэгжил одоо жишээ нь солонгос хэл судлалч юм уу те эсвэл боловсролын талаар сурах гэж ирж байгаа бол заавал солонгос хэлний оноо авсан байх хэрэгтэй. Зөв. Тэгвэл би одоо яг зөвхөн англи хэлтэй. Гэхдээ солонгос сурмаар байгаа одоо хүмүүсүүдийг эхлээд нэг ярилцаад үзье гэж бодож байна. За. Зөвхөн англи хэлтэй бол одоо англи хэлнийг ямар шалгалтын оноо шаардах вэ? Ер нь одоо хүлээн зөвшөөрөгдсөн бүх оноог шаардна. Тэрэн дээр нэмээд хэлэхэд одоо зөв topic TOEFL IELTS энэ төр бол бүгд мэдээж хүлээн зөвшөөрөгдөнө. Тэрэн дээр нэмээд солонгосчуудын одоо их ашигладаг шалгалтын оноо TOEIC гэдэг байгаа. TEPS бас ашигладаг юм. Бакалаврт бол хэдэн оноо шаардах вэ дунджаар энэ шалгалтуудад? Бакалавр, магистр хоёр өөр баха. Бакалаврыг сайн яг бүр судалж үзэх болохоор мэдгүй байна. Миний одоо би чи магистраар ирж байсан. Би магистраар бол TEPS дээр 600-аас дээш оноо авсан байхад тэнцдэг баг. TOEIC дээр бол 750 баха. Тэгээд юун дээр тэгээ сургууль болгоо өөр шүү нэрээ. Сургууль болгон заавал нэг стандартны юм байхгүй. Тухайн мэрэгжил юугаасаа хамаараа. Одоо шинэ англи хэлний ангид орох гэвэл энэ оноо бас илүү өндөр оноо авсан байх хэрэгтэй. Гэх юм уу шаардлага нь. Тий. Тэр тухайн ямар сургууль аплай хийж байгаа тэрнээс хамаарат тэр нарийн юмнуудыг судалж үзэх хэрэгтэй хүмүүс л. За тэгвэл сургуулиас хамаарат бүрдүүлэх бичвэр баримт онооны шаардлагууд бол ер нь өөр байдаг юм байна тийм ээ. Тий. За сурья гэд зорилго тавьчлаа. За нэг би жилийн дараа нэг сурья гэд 10 дугаар ангид төгссөн хүүхд байлаа. Тэгэхэд наан нь одоо бэлдэж байх шаардлагатай зүйлсүүд бол энэ юу байх вэ? Бичиг баримтын хувьд бичиг баримт тэгээд санхүү эсвэл ер нь нийтлэгээр нь бодож үзвэл 10 жилээ яг төгсөөд ирж байгаа хүүхэд бол мэдээж бакалаврт сурна гэж ирнэ те. Тэгэхээр одоо 10 жилээ төгссөн хүүхдийн хувьд бол нэгдүгээр солонгос англи хэлтэй хэдий англи хэлээр оноо авсан ч одоо солонгос хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй ирвэл асар том давуу тал болно. Одоо тэгээд наандаж найзуудтайгаа ингэж харилцахад зөвхөн хоёрдугаарт одоо тухайн солонгос улсын нэг соёлыг ойлгоход аюул амар хэлнэ. Тийм болохоор ямар нэгэн байдлаар солонгос хэлээ бэлдэх визний том асуудал гэж байгаа тий одоо. За тийм визний асуудал. Тэр визэнд одоо мэдээж цаанаас нь шаардж байгаа бүх бичиг баримтыг бүрдүүлээд тэгээд сургууль нь хүлээн зөвшөөрсөн бол сургуулийнхаа урилгыг барьж чаа тэгээд өгөхөд бол визнийх асуудалгүй байх гэж бодож байна. Тийм болохоор тэр талаар нэг ярих шаардлага баг тий. Одоо чинь яг материал болгоныг нэгээр ярих шаардлагагүй. Нөгөө чи өөрийнхөө туршлагаас жоох ярих уу? Яагаад анх яаж их солонгос явж байсан бэ? Тэгээд материалаа бүрдүүлээд хэрхэн тэнцээд сураад тэгээд анхны одоо нөгөө солонгос явах тэр туршлага бол ямар туршлага байна?
Би ч 13 онд гэдэг чи одоо 8 жилийн өмнө явж исэн. Гэтэ одоо тухайн үеэс бол айгүй юм өөрчлөгдсөн юм шиг лээ. Монголд виз хүлээж авдаг газрууд одоо тухайн намайг хүлээж авахаас авч явах үеийнхээс бол шал өөр бичиг баримтууд нэгдүгээр шаарддаг болсон. Зөв миний туршлагаас гэвэл улсад ирэхэд банкны баталгаа одоо санхүүгийн байдлыг амар их хардаг. Одоо ч гэсэн ер нь тэгдэл ах гэж бодож байна. Тэгээ тэрнээс хойш сайн судалж үзэх болох. Санхүүгээ одоо сайн баталж чадвал виз гарах магадлал тэр хэмжээгээр өснө юм байна. Тухайн үед бол монголчууд тэгээд нөгөө заавал банкнда тодорхой хэмжээний мөнгөнд дүнг сараас илүү байлгах ёстой ч юм уу. Тиймэрхүү юм явагдчихсан. Одоо бол тэгээд өөрчлөгдсөн байх магадлал. Тэгэд ер нь чиний үед чамаг яг явах үед дансандаа хэдчний төгрөг байршуулж явсан юм бэ? Тухайн үед чинь 20 хэдэн сая төгрөг байршуулж ирсэн багш сараас дээш хугацаанд. Тэгээд виз хариу гарах хүртлээр нөгөө мөнгөө бас хөдөлгөж болохгүй гэсэн тийм юм байсан. Тийм зайлттай. За тэгвэл банкны баталгааны тусдаа гэд аваад үзэх юм бол зөвхөн харуулах шаардлагатай гэж аваад үзэх юм бол ер нь одоо Монголоос ийшээ явхад анхан шатны одоо 1 сар амьдарчих одоо ажил ортлоо нэг хэрэглэх идэх мөнгө гэхээр ер нь хичнээн хэмжээний төгрөг юм чамд хэрэг болсон байна. За би ч очин эренгүүтлээ шүү дотор байранд байжсэн. Тийм болохоор байрны зардал ер нь их гайгүй намайг анх ирж яхад бол байрны зардал их гайгүй төлөгдөжсэн санагдаж байна. Ягаад тэгэхээр нөгөө олуулаа нийлээд хуваагаад төлдөг байсан болохоор. Тэгээд хэрвээ дотор байранд орохгүй гэвэл арай жоох илүү мөнгө орно гэж ойлгож болно. Ер нь нөгөө дотор байранд орвол бид нэр семестраараа төлбөрөө төлдөг шүү дээ. Гадуур байвал одоо зөв гадуур байдаг байрнуудад сараар мөнгө төлөхөр ерөнхийдөө нэг арай илүү мөнгө шаардна юм. За тэгвэл тэр үед одоо 1 сарын байрны төлбөр одоо хэд байсан? Одоо тэр үе одоо үеэр бас нэг сүртэй ялгаагүй. Тий. Ялгаа байгаа гэж бодвол нэг 10-20 мянган вон ч юм уу 20-30 мянган вон ил ялгаа. Тэгж амар зөрүүтэй ялгаагүй. Ерөнхийдөө нэг байрны сарын түрээс 250 мянган вон гэж ойлгож болно. Нэг өрөө юм ганцаараа амьдардаг байрны түрээс. Ер нь боломжийн жижигхэн өрөө байхад уу? Тий, ганцаараа амьдрахад боломжийн өрөө бол нэг 250 мянган воноос эхэлнэ гэх юм уу. Тэгээд хотоосоо өөр бас. Одоо Сөүл тал руугаа бол арай жоох үнэтэй. Орон нутгийн сургуулиуд бол арай хямдхан гэх юм уу. За тэгвэл ер нь одоо Солонгос сурыг гэх юм бол мэдээж хэрэг Солонгос бол маш олон сургуультай байгаа. Тэгээд сургуулаас сонгохдоо одоо яаж сонгох уу? Мэдээж тэр чинь нөгөө топ ранкинг сургууль гэх юм айгүй сургууль байгаа. Тэгэхээр тэр тал дээр нэг зөвлөгөө өгөөч. Ямар мэрэгжлээ эхлээд сурахаар сонгогдсон байгаа вэ гэдгээс хамаарат одоо сургуулаа дараа нь юу ах сонгох зүгээр юм болов уу гэж бодож байна. Одоо жишээ нь IT чиглэлээр явъя гэсэн хүүхдүүд бол KAIST ч юм уу тэр тал руу одоо IT-ийн том сургуулиуд руу apply хийж үзэх. Эсвэл өөр одоо мэрэгчлэр сурах бол өөр бас том одоо Сөүл дээр ч юм уу те Ёнсэ ч юм уу те мэдээж эхлээд юун сургуулиуд руу apply хийсэн зүгээр ах гэж бодож байна. Одоо арай жоохон тийм мэрэгчлэрээ юм үнсгэрч чадсан тэр талт руугаа ямар одоо чиглэлээр зааж өгч ин гэдгээр ихэж судлаад тэгээд тэр сургуулиуд руу apply хийвэл зүгээр ах. Гэхдээ ер нь яаж ч чадсан том сургуулиуд руу apply эхэлж хийж үзээд тэгээд тэдрээ судалсан зүгээр ах шүү. Миний хувьд бол тий. Тэгэхээр одоо ер нь алхмуудыг нь бодоод үзэхэд эхлээд юу яах хэрэгтэй юм бэ? Яг ямар мэрэгчлээс сурмаар байгаагаа тодорхойлчих юм тийм ээ. Тий. Тэрнийхээ дараа хид хідэн сургууль руу материалуудаа зэрэг өгнө гэсэн үг тийм ээ. Тий, тийж ер нь бол их олон сургуулиуд руу зэрэг apply хийхэд нэлээ зүгээр болоо. Тийм. Тэрнийхээ дараа тэгвэл одоо нөгөө банкныхаа санхүүг нь бэлтгэх юм байна шүү дээ тийм ээ. Тий, тэрний одоо сургуультай нэгэнд хүлээн зөвшөөрөгдөөд урилга авсан тохиолдолд дараа нь визний одоо материал бүрдүүлэх гэдэг ажил эхлэх юм уу? Визний материал бүрдүүлэхэд гол ямар хуу материалууд бүрдүүлэх вэ? За ер нь бол зүгээр нөгөө одоо энгийн одоо шаардлагатай бүх бичиг баримтуудаа өгөөд миний бодлоор бол зүгээр банкны баталгаан дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Одоо
Миний үед бол тийм байсан. Тухай одоо ямар улсыг сайн мэдэхгүй. Одоо тэгээ сургуулиас хамаарат бас банкны баталгаа гаргахгүй сургууль гэж байгаа шүү. Тэрийг бас судлаар одоо Ер нь миний мангадлан итгэмжлэгдсэн сургууль гэж ярих юм болов юу гэж ярих юм сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн одоо нэг эхний нэг хідэн Солонгостой ингээд ранк гаргацсан тэнцэнээс эхний 60-д ч юм уу орсон бүх сургуулиудад аплай хийж байгаа хүүхдүүд банкны баталгаа гаргах шаардлагагүй ч юм уу. Тийм юм байдаг шүү лист. Хэл болгоо өөрчлөгддөг. Зөв. Виз бүрдүүлэх материал дундаа бол мэдээж нөгөө англи хэлнийхээ оноогоос оруулах хэрэгтэй баг тий. Мэдээж шаардвал оруулах хэрэгтэй баг тий. Тэр бол одоо жинхэнэ нөгөө юу виз хүлээн авч байгаа газар юу гэж яа тэдний үзмжээр л болох. За тэгвэл ер нь тэтгэлэг яаж авдаг юм бэ? Сургуулийн тэтгэлэг үү? Сургууль болгон бас өөр тэтгэлэг болгоно. Одоо манай сургууль одоо жишээ нь манайх чинь KNU гэдэг байгаа. Тэгээ best KNU гэдэг одоо анхнаас apply хийхдээ олгодог тэтгэлэг гэж байгаа. Тэрийг авбал одоо шууд одоо магистрийн 4 семестр буюу 2 жил төлөх бүх одоо тэтгэлэг олгогдно. Эсвэл ирсэн хойноо бас дүнгээрээ жагсагдаад тэтгэлэг авч болно. Манай сургуулийн хувьд. Бусад сургуулийн хувьд яадгийг сайн. Сургууль болгон өөр системээр. Тий, өөр системээр явагдах байх гэж бодож байна миний бодлоор. Тэгэхээр танай сургууль болохоор анх apply хийхдээ шууд 100% тэтгэлгийг авчдаг гэхээр тэр болохоор магистр нэгдүгürt хэлний юу? Оноо. Хэлний оноо. Их өндөр авсан байх хэрэгтэй. Хоёрдугаар бакалавраасаа төгсөхдөө GPA чинь бас их сайн өндөр гарсан байх хэрэгтэй. Тэгэхээр дунд ойролцоогоор хийдэг гэсэн үг үү? 3-5-аас дээш за баг 4 ч юм уу одоо тухайд яаж исэн бэ сандгүй ямар ч байсан нэг 3-8-9 ч юм уу тий. За тэгэхээр өндөр англи хэлний оноо эсвэл солонгосын оноо өндөр бакалаврын оноо тий. Өөр эсээ авах уу? Эсээ бичүүлж авах уу? Тий өөр эсээ бас байгаа. Тэр эсэн дээр өөрийгөө одоо тодорхойлох нэг эсээ. Тэгээд энд ирээд хэрхэн суралцаж, хэрхэн энэ сургуулийг төгсөх вэ гэсэн тийм сэдвээр 2 эсээ бичнэ. Зөв. Тэгэхээр суралцах нь болохоор study plan юм байна тий? Study plan, self introduction гэдэг. 2 төрлийн эсээ бичих юм байна. Тий. За ийм 3 шалгуур тэгэхээр харна гэсэн үг үү? Тий, ер нь бол энэ 3 шалгуурыг харна. Тэгээд тухайн одоо семестрийн хэр өсөлтөн одоо байна тий. Тэрнээс хамаарат яг хин тэр тэтгэлгээ авч чадах уу гэдэг нь шийдэгдэх байна. Юу хэрэгтэй юу? Нөгөө зарим сургуулиуд багшийн тодорхойлолт ч юм уу эсвэл өмнө нь ажиллаж ирсэн ажил олгогчийн тодорхойлолт тэрийг танаад шаарддаггүй юу тий? Тийм шаардна. Бакалаврынхаа одоо нэг багшийн тодорхойлолт гэж авах хэрэгтэй. Recommendation letter тий. Тэгээд мөн бас нэг сажийн нийснэр болохоор олон одоо нэг сайн сурагчид нэг дор apply хийчихвэл бас тэтгэлэг хожих магадлалс арай багасна гэсэн үг юм байна тий. Тий, ер нь бол тийм. Манай сургуулийн хувьд тийм эс. Гадаад оюутнууд хоорондоо ерөөхдөө гадаад оюутнууд хоорондоо өрсөлдөн гэсэн үг үсэ тийм ээ. Тийм, тэгээд тэрийг одоо тухайн одоо хариуцсан багш нар одоо багш болгон тодорхой нэг хэдэн хүүхдэд өгөх эрхтэй байдаг гэх юм уу. Тэгээд тухайн одоо тэр багшийн доор байгаа сурагч дундаасаа өөрөө нэг юм уу 2 шилдэгсэн юугаа одоо application сонгоод тэгээд тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгодог гэх юм. Зөв. За тэгвэл дахиад нэг одоо нэг хүмүүсүүдийн асуудыг юм болохоор Монгол Солонгос одоо 2 их сургуулийн ялгаа нэг юу байна гэж асууж байсан. Тэгвэл одоо тэгтээ яг наад ялгааг нь ярих гэхээр юу л байна л да. Одоо за бакалаврын хувьд бол нэг өөр, магистрийн хувьд бол нэг өөр. Одоо би чи магистраар сурахад би бакалавра Монголд төгссөн. Оюутны амьдрал маань одоо Монголд хөвчлэн явагдсан. Тэгээд энд ирээд магистр гэдэг маань яг оюутан гэхээсээ илүү одоо магистрант гэдэг цолыг авах гэж байгаа нэг тийм зүгээр ажиллангаа сурж байгаа хүний амьдрал гэх юм уу? Тийм амьдрал руу шилжсэн болохоор ерөнхийдөө зөв тэр
магистрийн төвшөнд л ярих байх гэж ойлгож байна би. Аа. Миний хувьд би ярьж чадна гэж хэлэх юм уу? За тэгвэл магистрийг одоо чиний төгссөн сургууль яг ямар сургууль вэ? Kawon National University. Тэгвэл тэр Hanwha National University сургуульд магистраас сурахад ер нь ямар хөө байв? Ямар зүйлүүдийг үзв? Давуу тал, сул тал тэгээд бусад хүмүүс зөвлөх бол ямар зүйл? За ерөнхийдөө одоо ингээд яг хичээл эхлээд эхлэхээр бид нэр юм өөрсдийн гэсэн яг нэг тийм бидний удирдах тийм багшаа одоо сонгодог. Одоо бид нэр заавч зөвлөж одоо төгсөн төгсдөл ингэж бид нарыг хариуцж авч явах багш гэх юм уу. Тэр багш удирдах багштайгаа одоо ихэвчлэн цагийг маш их цагийг өнгөрөөдөг байсан. Тэгээд тухайн багш маань одоо намайг дипломын ажил бичих. Тэгэл одоо маш олон зүйлд тусалдаг. Тийм болохоор тэр багштайгаа маш ойр байх нь ер нь маш их давуу талтай. Тэр багш ер нь зөвхөн суралцах гэхээсээ илүү одоо маш ойр байж чадвал одоо Солонгосын соёл хүмүүс яаж бие биентэйгээ харьцдаг уу? Одоо энэ чинь бас их тийм том соёлын ялгаа явагдаад байгаа шүү дээ. Монголыг бодвол хүндэтгэх ёс гээл. Энэ эдрийг одоо тэр багштайгаа ойр байснараа бас мэдэж болно. Тэгж одоо тэр хүндэтгэх ёс масыг бас сайн мэдэхгүй бол зарим нэг хүмүүс буруу ойлголт өгөх магадлал бас маш өндөр. Тэгээд өөрөөр Солонгос кампус энэ сургуулийн маш том кампустэй манай сургууль чинь. Тэгээд бас анх дөнгөж ирэхэд хаана юу байгаа сайн юу байдгүй мэдэгддэггүй ч юм уу. Тийм болохоор ерөнхийдөө би бол одоо дээд надаас өмнө ирсэн байсан оюутнуудтайгаа их ойр байдаг байсан гэх юм уу. 2 дугаар семестр, 3 дугаар семестрийн оюутнууд тэгэл янз бүрийн улсын оюутнууд байдаг. Тэгэл ерөнхийдөө нэг санаа зовхгүй тэр хүүхдүүдээс асуугаад давхар ямар нэгэн юм клуб явбал бас илүү өөрийгөө нээж илүү хөгжих боломжтой гэх юм уу. Тэгэл ер нь аль болох идэвхтэй байвал энэ өөрөө сайн идэвхтэй байж чадвал. За тэгвэл юу гардаг? Мэдээж хэрэг тэтгэлэг авах оюутнууд бол маш цөөхөн. За тэгвэл тэтгэлэг авч чадаагүй хүмүүст нь бас л мөнгө олох хэрэгтэй болно. Монголоос бас мөнгө гоохот хэцүү. Тэгээд сурангаа бас ажиллаад өөрийнхөө төлбөрийг төлөхөд ер нь ямар байдаг вэ? Тэгэл ерөнхийдөө Солонгост байгаа баг ихэнх оюутнууд сурангаа ажиллаж одоо амьдралын зардал тэгээд хажуугаар нь төлбөрөө төлдөг. Тийм болохоор ерөнхийдөө боломжтой. Ажил хийх нөгөө олдоц боломжтой гэсэн. Олдоц тийм боломжтой. Ер нь монгол хүмүүс их ажил хийдэг болохоор монгол хүндээ ажил өгч болж эсвэл одоо маш том юм зарын одоо онлайнаар маш том юм зарын юунууд явж идэг. Тэнд ийм ажил, тэнд ийм ажил гэдэг тиймэрхүү их юм явдаг. Монголчууд их болохоор ерөнхийдөө айгүй олдоц боломж. Тийм. Гэхдээ хүмүүс хөвчлэн ажиллаад ирэхээр нөгөө нэг сургуулаа хаях магадлал бас өндөр болдог. Тийм. Тэрийг тэгээд ер нь хүн өөрөө л сайн зохицуулж яах хэрэгтэй л ахalta тий. Тэр одоо хувь хүний шийдэх асуудал л та. Тий. Тэгээд нэгэнт Солонгост амьдарч байгаа болохоор солонгос хэл сурах бас их чухал байдаг ах тийм ээ. Тий, яг хуу англи хэлтэй бол за яаж хийж байгаа л учраа олно гэж хүмүүс ярьдаг. Гэтэ яг хүрээд ирэхээр одоо хаяг лоозон зарай одоо чиглэл заасан юм. За чиглэл заасан яг метроны шугамуд дээр англи хэл юм байх нь байна. Гэтэ одоо ингээд зүгээр одоо дэлгүүрийн юу мө гэхэд бүгд солонгос хэлтэй байдаг болохоор ер нь солонгос хэл маш хэрэгтэй. Англи хэл маш сайтай хүмүүс зөвхөн англи хэлээрээ болно гэж бас бодхоос илүүтэй солонгос хэл давхар ер нь бэлдээд явж ивэл энэ маш том давуу тал болж байна. Монгол хүний имиж ер нь ямар байдаг юм бэ Солонгост? Одоо чи гадуур ингээд яваад монгол хүнгээ өөрийгөө танилцуулахад ер нь яаж хүлээж авч ин солонгос хүмүүс? Бас ер нь шууд хэлэхэд бол бас жоохон юу шүү. Нэр хүнд унсан шүү. Тэгээ ерөнхийдөө бас гэмт хэргийн үзүүлэлтээрээ манайх чинь их дээгүрж гисэн. Хүн амтайгаа харьцуулахад одоо их дээгүрж гисдэг. Тэгээд энэ тэнд Google Translate дээр ингээд орчуулсан
хаяг юунууд одоо анхааруулга бичсэн юмнууд их байна. Тэгээд тэр нэг Google Translate-ээр орчуулсан мэдэгддэг одоо юу юм уу авч явж болохгүй гэдэг одоо ялангуяа тэр монголчууд Монгол таун гэж ярьдаг тэр хавийн ойролцоо орчуулахдаа Google Translate-ээр орчуулсан байх юм уу жишээ. Одоо яагаад нэг монгол хүнээс асууж болоогүй те. Жохоо утгын хувьд алдагдсан гэх юм уу. Ерөнхийдөө ойлгох нь ойлгогдож байгаа юм л да. Бас ийггүй юм байна. Бас одоо ер нь жоохон нэр үнд бас унах нь үнсэн шүү. Гэтэ сайн явж байгаа залуучууд зөндөө хаа. За ерөнхийдөө би миний асуух гэдээс асуултад баг ингээд дуустаа. Чамд нэмж хэлэх зүйлүүд байна. Тэгээ ер нь бол за ингээд оюутан сурах гад ирж байгаа хүмүүс би бас яг нэг л зүйлийг хэлэхэд нөгөө юу одоо ингээд хурж ирэнгүүтлээ шууд амьдрах байр тулгардаг. Тэгэхээр Монголоосоо ерөнхийдөө apply хийхдээ дотор байранд байна гэсэн apply одоо гэсэн тийм сонголттой хийгээд орчвол ирээд дотор байранд амьдруул их зүгээр байдгийн шүү. Нэгдүгээр мөнгө арай бага төлнө. Хоёрдугаар одоо сургуулийнхаа кампус дотор амьдрна гэдэг чинь бас кампустайгаа танилцаад одоо хаана юу гэдгийг бүгдийг мэдчихнэ. Хоёрдугаар roommate-тэйгээ бас илүү хилээ сайжруулах гэх юм уу те солонгос хүн байвал тэр хүнтэйгээ солонгос руу сайжруулна. Өөр улсын хүн байвал одоо мэдээж англи хэлээр ярина те ингээд тэр тал их давуу тал болдог. Ер нь дотор байранд байснаар тэгээд ингээд уучраа олцсныхаа дараа ямар нэгэн байдлаар одоо гарч орох гэх юм уу тиймэрхүү бол арай дотор байранд амьдарч байгаад ингээд уучраа олцсныхаа дараа гарвал их зүгээр байдаг. Тэгээ яг нөгөө монголчууд нөгөө дотор байранд хоол хийж болдгоо. Тийм болохоор ихэвчлэн нөгөө нэг сургуулийн хоолны газар хоол идэнэ. Тийм болохоор хаяа монгол хоол идмээр санагдах үе ч юм уу. Тиймэрхүү үед бол зүгээр хоол хийж болохгүй. Гэхдээ тэр нэг том асуудал биш байна. Тийм зүгээр тэр дотор байрандаа шууд орчвол их зүгээр юм шиг санагддээ шүү гэж. Ганц асуултыг асуучи бас гэр бүлтэй аль хэдийн Монголда амьдраад удацсан тэгээд хүмүүс байж магадгүй. Тиймэрхүү хүмүүс гэр бүлээрээ яваад тэгээд эхнэр нэм үү нөхөр нь суралцъя гэвэл ер нь Солонгос улсад яаж тэгвэл сурах вэ? Гэр бүлээрээ яваад нэг нь сураад явуул гэж үү? Тийм магадгүй тэр аль нь бас хүүхдтэй боловсон яах вэ? Ер нь гэр бүлтэй хүмүүсийн хувьд за яг нэг нь сураад нэг нь ажил хийгээд болох нь болно л доо. Гэхдээ бас жоохон хэцүү. Санхүү хувьд жоохон хэцүү. Тэгээд хүүхэдтэй бол бас хүүхэдтэй цэцэрлэгт өгөхөд улсаас ямар нэгэн тийм юу хямдрал олгодгүй. Зүгээр одоо шууд бүтэн төлбөрөө өгнө. Солонгос хүмүүс бол нөгөө татвар төлдөг болохоор бараг 100% шахуу хөнгөлөгддөг. Тэгээд гадаад хүмүүст бол тийм хөнгөлөлт байхгүй. Тийм болохоор тэр хүүхдийн цэцэрлэгийн төлбөр бас жоохон өндөр. Тэгэл ер нь санхүүгийн хувьд их том асуудал үүснэ. Зөв. Тэгвэл товчоор ихэд санхүүгээ шийдэж чаднаа гэж үнэхээр шийдсэн байгаа бол ер нь бас үзээд атахад бас боломжтой сонголт юм байна тийм ээ. Тэгэд одоо энд ингээд англи хэлтэй анханасаа сайн ч юм уу ингээд хүмүүс ирж байгаа нөхцөлд яг юу яадаг англи хэл заах тийм арбайт одоо цагийн ажил гэх юм уу тиймэрхүү бас боломжууд байдаг шүү тий. Ерөнхийдөө тий англи хэл үнэхээр сайн өөртөө итгэж заах чадвар нь үнэхээр сайн бол англи хэл заагаад одоо мөнгө олж санхүүгээ бас жоохон нэмж юм уу тийж тусалж санхүүдэд тусалж болдгоо шүү бас. Ерөнхийдөө одоо юунаас Америкаас ч юм уу Англиас ч юм уу Австралиас ингээд ирж байгаа унган англи хэлтэй ч юм уу тий. Эсвэл бүр багасаа тэнд өссөн Аз хүүхэд ч юм уу тиймэрхүү хүмүүс ихэвчлэн ингэж англи хэл заагаад явж байгаа харагддаг айгүй. За нэг баярлалаа. Тэгээд нэг бит хоёр өнөөдөр Солонгос улсын талаар Солонгос улсад суралцах амьдрах давуу тал бэрхшээлүүдийн талаар ярилцлаа. Тэгээд та бүхэн энэ талаар дэдгэргүй сонирхож байвал бас өөрсдөө судалж үзэх нь хамгийн чухал юм байна. Судалгаа бас ахин судлаа. За тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. За баярлалаа.